итгэлээ гэжээ. Миний асуулт Йона номонд байгаа юм. Энд уур уцарын тухай гардаг. Ингэхдээ Йонагийн урсан талаар Бурхан түүнд тушаал өгөхөд тэр эзнээс Бурханы тушаалаас зүгтдэг. Гэвч түүний очсон газар бүрд Бурханы тушаал түүний дээр байв. Ингээд Бурхан түүнийг аврах загас залхихыг зөвшөөрдөг. Йона Бурхан руу гуйн залбирахад Бурхан түүнд дахин Ниневе хот руу хот устгах болно гэсэн тэр мэдээг хүргэхийг тушаадаг. Ингээд 3 дугаар бүлгийн 9-р эшлэлд бас 10 бичгтэн энд Бурхан эргэж зөөлрөн шатаж би өөр хэлэнгэн татан биднийг устгахгүй ч билүү хэм идэх билээ гэв. Муу замаан орхисон үгсийг нь Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшигын талаарх бодлоон зөөлрүүлээд сүрэл буулгаагүй билээ. 4-р бүлэгт бичгтэн гэвч үүнд ихэд дургуйтсан Йона уурлаж эзэнд залбирч "Өө эзэн, би нутагтаан байхдаа хэлээгүй билүү. Таныг нэг үүсэнгүй Бурхан мөн өөрөвч уурлахтаа удаан хайр инэрлээр байлхам гай гамшигыг зөөлрүүлэгч нэгэн гэдгийг би мэднэ. Иймд би Таршиш руу хурдхан зугтсан юм." Энэ бүлгийн эцэст нь 9-р эшлэл бичгтээ Йона дахин уурлахад Бурхан түүнд хандан хэлэхдээ "Эрэндийн бутнаас болж уурлах чинь зөв үү гэж альсанд Йона өгтөл уурлах минь зөв гэж хэлв." 10 дугаар эшлэл бичгтээ "Тэгэхэд эзэн чи эрэндийн бут өргөдөж байдаг. Чиний арчлаагүй, ургуулаагүй. Шөндөөн ургаад шөндөөн устж үгүй болсон эд шүү дээ. Тэгвэл би иш хот Ниневег баруун 100 гараан ялгаж мэдэхгүй 120,000 гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовхгүй гэж юу гэж айлдав." Миний асуулт яагаад Йона энэ шүзүүлэгч ингэтлээ их ууралсан юм болоо? Бурхан үгээр бидэнд юу заахыг хүссэн юм бэ? Өнөөдөр ч бас Бурхан бидэнд түүнд өршүүлэхийн тулд заавар тушаалуудыг өгдөг. Хариулт: та нар Йона энд яагаад ууралсан гэж бодож байна? Яагаад Йонаг ингэж ууралтал юу тохиолдсон юм болоо? Түүний ууралсан шалтгаан нь түүний шүзүүлэг билег учраас юм. Тэр хэлэхдээ 40 хоногийн дараа энэ Ниневе устгах болно гэж иш үзүүлдэг. Гэвч Бурхан тэднийг уучлсан учраас энэ хотыг сүйдэгдэггүй. Тийм ч болохоор Йона ууралдаг. Магадгүй түүний дотор иш үзүүлэгч гэсэн тэр бардам зан байсан болов би иш үзүүлсэн боловч энэ нь биелсэнгүй хүмүүс одоо намайг худалч гэж хэлэн надад итгэхээ болно. Ингэсэн дөрөв үгсэн дээр. Тийм ч учраас тэр далаад живж өгөхийг хүсдэг. Би ингээд өөрийнхөө асуудлыг шийдчихье гэж боддог. Тэд надад итгэхгүй намайг шоолох болно. Учир нь би 40 хоногийн дараа 40 хоногийн дотор Ниневе хот устгах болно гэж иш үзүүлсэн гэж энэ тохиолдсонгүй. Тийм болохоор миний нэр хүнд унсан гэд тэр ууралдаг. Бурхан тэгэхэд түүнд энэ эрэндийн бутаар жишээ өгдөг юм. Тэр түүнд өрсөл болгон харуулж энэ эрэндийн бут нь маш халуун байсан учраас хадж ундаг. Тэгэхэд тэр ууралдаг. Учир нь түүнд сүдэр байхгүй болдог учраас тэгэхэд эзэн түүнд хэлэхдээ чи энэ эрэндийн бутыг суулгаагүй. Гэвч чи энэ хадсан бутнаас болж гуниглаж байгаа юм уу? Тэгээд эзэн цааш нь хэлэхдээ тэгээд би хүмүүсийг бодож гуниглахгүй гэж юу? Өөрийн амьдралын төлөө тэмцсэн тэгээд эдгээр хүмүүс нь гэмээр хүлээхэд бид тэднийг өрөвдөж уучлахгүй гэж юу гэж эзэн хэлдэг. Тэр үүнийг Йонад харуулахыг хүссэн юм гэж Йона түүний шүзүүлэг биелээсэ гэж хүсдэг. Бүх зүйлийн өмнө түүний шүзүүлэг биелээсэ гэж тэр хүсдэг. Харин тэр магадгүй Бурханыг үсэнгүй юм чинь энэ бүх зүйл тохиолдохгүй ч юм билүү. Битгий тохиолдосоо гэж хэлээгүй юм. Танд муу зүйл тохиолдож та осолд оролцоно. Гэхэд нөгөө нь эзэн надад осолд орох болно гэж хэллээ гэхэд иш үзүүлдэг хүн тийм ээ та осолд орох болно гэж хэлж болохгүй юм үгүй. Та Бурхан хандаад залбир тэрнийг үсэнгүй учраас танд энэ осолд тохиолдохгүй ч болно гэж хэлэх ёстой юм. Харин миний иш үзүүлэг бэлэх ёстой, ийм зүйл тохиолдох ёстой гэж хэлж болохгүй юм. Энэ нөгөө хүн маш их зовлон тохиолдож болно шүү дээ. Бурхан уугаар Йонад нэг сургаал өгсөн юм. Йонагийн ууралсан шалтгаан нь түүний иш үзүүлэг билээгүйгээс болсон юм. Бид нар харин үүнээс маш олон зүйлийг суралцаж авч
байгаа юм. Юуны өмнө нэгүсэнгүй байдал бүх зүйлийн дээр байдгаа гэдэг бусад хүмүүсийн зовлонгоос илүү нэгүслийг бид нэр бодох ёстой юм. Хүмүүс нэгүсэнгүй байх ёстой. Бурхан руу хандан энэ муу зүйл бүх тохиолдолд хэмээн залбирах ёстой юм.